Хүний эрхийн үндэсний комиссд 2020 оны 6 сараар томилогдож ирж Орхон аймагт томилогдож ирж ажилласан байдаг. Ер нь бол хүний эрхийн үндэсний комиссд одоо 4 дахь жилдээ ажиллаж байна. Анх хүний эрхийн үндэсний комисс Орхон аймагт томилогдож ирж ажиллаж байхад бол хүний эрхийн комисс Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг гэдэг талаар иргэд болоод төрийн байгууллага ер нь бол мэдээлэл муутай харилцаа хамтын ажиллагаа бол ер нь бол зогсонгүй байдалд орсон нөхцөл байдалтай байсан. Яагаад гэвэл миний урд ажиллаж байсан хүний хувьд бол ажиллаа өгөөд бол бас хугацаа орсон жил гаруй хугацаанд яг энэ Орхон аймагт хүний эрхийн үндэсний комиссийн ажилтны оронтой бол жилийн хугацаанд бол сул байсан. Энэ дээр ажиллаж байсан хүн байхгүй учраас бусад төрийн байгууллага болоод иргэд олон нийтэд бол иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагаа нь бол нэг талд зогсонгүй байдалд орсон байсан. Сургалтыг бол нийтдээ 80-аад байгууллагад одоо хүний эрхийн сургалтыг сурчлагыг зохион байгуулж ажилласан байна. Үүн дотроо бол яг нөгөө хүчний байгууллага буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэл байгууллага, дээрээс нь зэвсэгчний 186 110 дугаар ангиуд тэгээд цагдаагийн газартайгаа хамтран ажиллаж мөн аймгийн засаг даргын Орхон аймгийн засаг даргын хуулийн хэлцтэйгээ хамтран ажилласны үр дүнд бол зэвсэг түвшний анги нэгтгэл дээр бол цэргийн дээрлэхэл дарамтлт юм уу нөгөөд дөрмийн бус харилцааг гаргахгүй байх талаас нь зэвсэг түвшний анги нэгтгэлийн удирдлагуудтайгаа хамтран ажиллаж энэ талаар жил тутам одоо хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж сургалт сурчлагаа соён гэрүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Албаагчдын хувьд бол хүний эрхийн мэдлэг ойлголт хандлага бол учир дутагдaltaй юм шиг санагддаг. Яагаад гэвэл төрийн албаагч гэдэг бол тухайн төрөөс цалин авж байгаа төрийн үйл ажиллагааг ард иргэдэд түргэн шуурхаа нээлттэй шударгаар хүргэх үйл ажиллагааг эрхэмлэх ёстой. Нэгсэндээ нөгөө талдаа бас өргөсөн тангарахтай үнж байх гэдэг зарчмаар ажиллах ёстой гэж би энэ хувь хүнийхээ хувьд бол тэгж байна. Орхон аймгийн хувьд бол нийт хүн амын хувьд бол 106 мянган хүн амтай. Нийтдээ бол дунджаар нэг жилдээ нэг 20 гаруй гомдол ирдэг. Сонгуулийн дараах нөгөө ажлын бага бүрдүүлдэг гэдэг агуулгатай тэр агуулгаараа нөгөө төрийн албаагчдыг үндслүүгээр ажиллаас нь хаалгах янз бүрийн шалтгаанаар одоо ажлын байрны тодорхойлолтонд тусгагдаагүй ажил үүрэг чиглэл өгснөхийн дагуу ажил олгогч буюу удирдлагын тушаалтны өссөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй гэсэн агуулгаар ч юм уу ер нь бол ажлын байрны дахь дарамт ялгуурлан гадуурхалт гэх хандлагууд бол дийлэх ажилладаг гэж. Нэгэн иргэнд нь бол одоо хууль зүйн зөвлөгөө болоод гомдлын дагуу ажиллаа хийгдсэн. Тэр иргэн ямар асуудалтай ирж исэн бэ гэвэл өндөр настан байсан. Тэр өндөр настан маань үйлдвэрээс одоо хөдөлмөрийн чадвараа алдсан гэдэг агуулгаараа одоо тэтгэвртэй гарсан. Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээрээ бол тэтгэвртэй гарсан иргэн байсан. Тэгээд тухайн иргэн маань эргээд одоо үйлдвэрийнхээ анхны хороонд бүртгүүлье гэсэн хүсэл тавьж орж ирээд тэрний дагуу холбогдох гомдлын аваад үйлдвэрийн холбогдох хуулийн хилцс болоод холбогдох удирдлага албан тушаалтангуудаа одоо гомдлын дагуу ажиллагаа хийж комиссийн гишүүний үүрэг чиглэлийн дагуу ажиллагаа хийсний үндсэн дээр тухайн иргэнийг бол үйлдвэрийн ахмадын хороонд бүртгүүлж өгснөөрөө тухайн иргэн одоо өндөр насны иргэн маань маш их одоо баярлсан талархснаа илэрхийлжсэн. Үйлдвэрийн ахмадын хороонд бүртгүүлнэ гэдэг бол ахмадуудын хувьд бол маш их боломж. Яагаад гэвэл жил болгон одоо юу гэдэг намар болгон төлөө нүүрсний хөнгөлт тэгээд тодорхой хэмжээний үйлдвэрээс дэмжлэг авдаг, мөн жилдээ 1-2 удаа эрүүл мэндийн үзлэг онцлогоонд хамрагддаг, мөн аршаан суулал болоод эрдэнэ үйлдвэрийн амралт сууллуудад хамрагдах бүрэн боломжтой байдаг. Мөн дээрэс нь бол үйлдвэр болоод тухайн одоо жилд ашигтай ажилласан тохиолдолд ахмад ажилтнуудаа болоод одоо нийт албаагчдаа тодорхой хэмжээний урамшуул болгодог. Хүний эрхийн үндэсний комиссийн орон нутгийн албаагчид бол 21 аймагт нэг албаагчид ажилладаг. Энэ 21 аймгийн нэг албаагчдын хувьд бол маш их одоо ажлын хувьд ганцаарддаг, мөн сэтгэл санааны хувьд бол маш их одоо юу гэдэг ажлын орчин нөхцлөөс болоод стресстэй ч юм уу, бухимдах ч юм уу тийм тохиолдол гардаг. Тэгээд ганцаараа ажиллаа явахтаар бол ямар нэгэн шийдвэр гаргах төр одоо миний хувьд бол Орхон аймаг 106 мянган хүн амтай. Энэ 106 хүн амын хүний эрхийг түгээж дэлгэрүүлэх, хүний эрхийн одоо бодлого шийдвэр одоо хууль зүйн дүрм журмыг одоо хэрэгжүүлж ажиллахын төлөө ажилтны хувьд бол
106 мянган хүнд тэр болон хурц ажиллахад бол миний хувьд ганц хүний хувьд бол маш их ачаалттай агтсан ажил байдаг гэж бас хэлмээр байна. Хүний эрхийн үндэсний комиссн бол сургалт, сурчлага, гомдол, хяналт шалгалт, тэгээд мөн хууль зүйн зөвлөгөө мэдээлэл гэх мэтчлэн нийтдээ 6 хилцээний үйл ажиллагааг нэг хүн одоо орон нутгад төлөөлж үйл ажиллагаа явуулна гэхэд бол маш их одоо ажлын ачаал болоод стресс нөхцөл байдал үүсгдэг юм аа гэж би хэлмээр байна. Ер нь албаагчдын хувьд бол орон нутгад ганцаараа биш бас нэг хүн нэмээд ч юм уу бас нэг ингээд хамтраад ажиллах бас нэг үүрэг чиглэлийн хувьд ингээд ангилаад нэг албаагчийг томилоод өгвөл бас 2 хүн ажиллана гэдэг чинь хоорондоо адгийн дараа янз бүрийн асуудал гарлаа гэхэд хоорондоо ярилцаад шийдвэр 2 хүний одоо ярилцаад гаргаж байгаа шийдвэр нэг хүн дотроо бодоод гаргаж байгаа шийдвэр бол энэ хоёрын хувьд бол асар ялгаатай байх хаа гэж би дотроо бодож байна. Ер нь бол албаагчдын хувьд нэг хоёлоо болгоод ингээд цаашдаа ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлээд үйл ажиллагааг дэмжиж өгвөл орон нутгийн хэмжээнд хүний эрхийг хангаж хамгаалах үйл ажиллагаа улам цаашдаа өргөжиж тэлж хүн болон одоо эрх үүргээ мэддэг, эрх үүргээ ухамсарладаг, хүний эрхийг хангаж хамгаалахын төлөө хүний эрхийн хандлагыг бий болгохын төлөө одоо чармааж ажиллана гэж ер нь бодож байгаа. Иргэдийн хувьд ч гэсэн бол хандлага өөр болох хаа.